Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгээ эхэллээ. За өнөөдөр хасаа маань рентгений тухай ярьж өгнө. За студид компьютерийн шинжлэх ухаанч хасчлаа хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Espresso Mongolia капсултай кофегийн онлайн дэлгүүр болон өдөр бүр шин Түлэж үгийн хамт олон маань хамтран ажиллаж байна. Нэвтрүүлэг маань NTV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. За өдрийн мэндэ хасаа. За өдрийн мэнд. За өнөөдрийн сэдэв болохоор рентген гэж байгаа. Рентген гэхэр хүнч байгаа, бас нэг долгион туяач байгаа. Их олон төрлийн юм биш л дээ. За тэгээд тийм X туяа гэдэг бид нэр хэлдэг. X-ray энэ төр гэдэг тийм. За энэгээр яг бид нар рентген зураг мураг авахулж ийн энэ төрэ гэдэг. Энийг бол бид нар X-ray гэдэг, рентген туяач гэдэг. Улс болгон өөр нэрлэдэг. За энэний тухай ярина. Гэхдээ одоо рентген гэдэг дугаараа нэрлэхээр тэр рентген гэдэг хүнийхэн тухай ярих ч юм уу, туяаныхын тухай ярих ч юм уу гэ гайхаж магадгүй. Ерөнхийдөө туяаныхын тухай X-ray гэдэг одоо энэ туяаны тухай X туяа гэх юм уу те. Одоо үл мэдэгдэх туяа гэдэг утгатай ийм үг байгаа. За түүх мөхөөсөө их тодорхой болох байх. Би нэг улаан туяа гэж хүжих тухай юм болов гэсэн чинь рентген гэдэг нэртэй үнэ тухай юм байна шүү дээ. За улаан туяа байсан бол одоо инфраред гэх юм аа. За шууд сайхан түүхээсээ явчих одоо рентген туяаг ер нь яаж нээсэн тухай эхлээд явбал их сонирхолтой байж магадгүй. 1785 онд ер нь айгүй эртний хэл та. Манай рентген бол өөрөө нэлийн сүүлд нээсэн. Одоо 1900 оны бараг ихэнх үеэр 1800 оны сүүл үеэр нээсэн байдаг. Гэхдээ энийг бол их дээр үеэс их эртний угшилтай одоо хүмүүс бол бараг л олчихсан нэтэр ингэ яваад байдаг иймэрхүү юм байдаг. Тэгэхээр бүр 1785 онд энэ айгүй тийм акторын шинжлэх ухаан гэж үүдэг. Акторч одоо даатгалын эрсдлийг үнэлэх тийм шинжлэх ухаан байхгүй юу? За энэ шинжлэх ухааны эцэг гэдгээр алдартай William Morgan гэдэг нэг хүн байждаг. За энэ хүн болохоор ерөөсө дээр үуч нөгөө нэг барометр гэл агаарын даралтыг хэмжих гэдэг нэг юм шилэн савн дотор мөнгө ус хийж байгаа л вакуум энэ төр үүсгэсэн шүү дээ тий. Вакуум гэж байдаггүй гэдэг термодинамиктэй энерги дээр бол бид нар ярьсан. Тэрийг очоод үзчихвэл бас их сонирхолтой. Тэрэн дээр бол вакуум памп энерги гэдэг яаж тэр вакуумыг үүсгэхгүй вакуум гэж юу юм бэ гэдэг талаар нэлээд бас сонирхолтой ярьсан ба. За тэр нь ингээд цаашаа үргэлжсээр байгаа энэ вакуум шилэн хоолой үүсгээд. За шилэн хоолой доторх тэр агаарыг нь вакуумаар сорулж аваад. За тэгээд тэр дотор ингээд тог гүйлгэж үтсэн баг. За энэ William Morgan гэдэг хүн. За ингээд тог гүйлгэж үтсээр яг уу гэхээр одоо уг нь бол ямар ч агааргүй юу чгүй юм чинь тог гүйхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тийм, дамжуулах юм хэрэгтэй шүү дээ ямар юм тийм. Дамжуулах юм хэрэгтэй. Тэгсэн чинь тог гүйжсэн. Тог гүйхгүй тэндээс бүр гэрэл гараадсэн. Тэр одоо оргуу хоосон бүх юм ин одоо өөрөө бол William Morgan бол өөрийнхөө эрдмийн ажлыг бол ийм төгс вакуум шилэн хоолой тог дамжуулж байгаа тухай гэж хийсэн байдаг. Тэгэхээр ийм төгс вакуум юучгүй оргуу хоосон цахилгаан дамжуулт юм байна. Дамжуулахтай бүр гэрэл гаргаж яах гэдэг ийм сонин нээлт хийсэн. За тэгээд цаашаа явсан л та. Энэ нөхөр бол өөрөө ингээд ийм оргуу хоосон төгс вакуум энэ төргээд бодож исэн чинь тухайн үед бол яг одоогийнхоор ингээд багцаалтахад бол яг одоогийн одоо бидний агаар мандлын одоо даралт гэж юу штэ тий. Тэрнээс ерөнхийдөө нэг 100-ны нэгтэй тэнцэх хэмжээний ийм л даралтыг бий болгосон. Одоо нэгсэндээ төгс вакуум биш л байсан гэсэн. Тэгээд төгс вакуум биш байхаар яг тэр дотор бага хэмжээний агаар үлдсэн. Тэр агаар нь ерөнхийдөө тэр тогийг дамжуулаадсан гэсэн. Тэгээд тэр яагаад агаар нь гэрэлтээдсэн бэхээр тэр чи одоо нэг одоо удахгүй ил болно л доо тий. Одоо тэр үедээ мэдхгүй тэндээс гардаг ийм катодын туяа гэж байдаг. Тим туяа бол ингээд очиод тэр агаарыг мөргөөд ёонжуулаад агаар ёончхоор яадаг вэ гэхээр одоо цэглгаан одоо юутай болж ин гэсэн үг одоо ёончж ин гэдэг чинь цэнэгтэй болчих чинь гэсэн үг байхгүй тий. За цэнэгтэй бөөмсүүд яах вэ гэхээр тог дамжуулна. За ингээд энэгээр тог дамжаад эхэлсэн гэсэн. Тэгээд тэгж яхтаа өөрөөсөө гэрэл гаргаадсан. За ийм үзэгдэл болсон ингээл 1785 онд бол ингээд ажигласан байдаг. За 1800-аад оны үед болохоор энэ уурхаан аюулгүй дэм бүтээсэн гэдгээр алдартай юм. Humphrey Davy гэдэг хүн бичдэг. За тэр нөгөө нэг төгс вакуум гэдгснээс нь илүү төгс вакуум гараад ирсэн. За илүү сайжруулсан вакуум гэсэн үг шүү дээ. Илүү хоосон гэх юм уу? Тийм. Гэтэл төгс вакуум гэж байна. Ер нь бол төгс вакуум гэж одоо одоогийн өндөрлөгөөс харахад бол байх боломжгүй. Тэр үедэл энэ нөхдүүд бол өөрөө өөртөө төгс вакуум гаргачлаа. Энэ оргуу хоосон мосон гэж бодоодсэн боловч одоо яаж ч бид нар бол төгс вакуум гаргаж ирэх боломж байдаг. За тэгээд илүү сайн төгс вакуум л гэж байгаа даа шүү дээ тий. За илүү төгс вакуум дотор тогийг гүйлэхээр илүү тод аралт асч чинь гэдгийг олж нээсэн. Энэ Humphrey Davy гэдэг хүн бол. За тэгээд дээрэс нь шүү энэ ингэж байгаа хоёр электрод
Одоо тэр чинь нэг юм шилэн сав байгаа дотор гагарын саруулаад авчаа. Хоёр талаас нь юм электрод буюу юм зүгээр юм ерөнхийдөө нэг юм дамжуулагч утсал хийчихин гэсэн үг шүү дээ. Тэгэл эндээс ийшээ дамжиж байгаа гэсэн. Тэр хасах талтай сөрөг туйлыг нь болохоор бид нар болохоор катод гэдэг. Нөгөө эсрэг туйлын тэр анод гэдэг. Эрэг туйл гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр сөрөг туйлаасаа эрэг туйл руу одоо энэ электронод гүйж ийл гэсэн үг бол. Гэтэ тэр үед бол электроныг мэдэхгүй. Зүгээр юм гүйдэл гүйж ийл гэж бодож байгаа. За тэгээд энэс тэр хооронд ингээд энэ аргуу хоосон дотор гүйж байгаа дотор гагаар ингээд саруулаад аваадах юм бол нөгөө гарч байгаа гэрэл нь нэмэгдээд идэх юм байна. За дээрэс нь шөө энэ юуг нь хүчтлийн нэмэх юм бол нэмэгдээд байна. Гэрэл ингээд илүү тод болоод ингээд бол энэ Хамфри Дэви гаргаж ирсэн. Дээрэс нь энэ катодос нэг юм гэрэл ялгарч байна. Анодос нэг юм гэрэл ялгарч байна. Өмнөх нөгөө Вильям Морган ч болохоор нэг тийм айхтар тод ч юм уу эсвэл тийм өндөр хүчлээр үзээгүй юм байна л да. Нэгт вакуум нь бага байсан, хоёр талаар юм тог нь бага байсан болохоор нэг айхтар гэрэл юм гарч ийн гэдгийг мэдчихсэн. Хамфри Дэви бол тогийн ихсгээл вакуумын жилүү сайжруулаад илүү хоосон болгоод ингэсэн чинь илүү тод асаад эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд яг ингээд хоёр өөр төрлийн гэрэл байна гэдгийг анзаарсан. Анод талаас нь гарч байгаа нэг гэрэл, катод талаас нь гарч байгаа нэг юм өөр хоёр төрлийн гэрэл байна гэдгийг мэдж авсан. Тийм. За ингээд ямар ч гэсэн ингээд цаашаа хөгжөө яваад байгаа. За 1838 доллар одоо юуны Хамфри Дэвигийн туслах гэж байгаа. Дөрөвний туршилтыг хийжсэн нөхрийн туслах. За гэхдээ Хамфри Дэвигээс илүү алдартай. Одоо бидний мэддэг цахилгаан соронзонгийн үг эцэг гэгддэг Майкл Фарадей гэдэг хүн байна. За энэ бол айгүй мундаг алдартай хүн. За энэ хүн болохоор бас илүү сайн л вакуум. Ер нь бол ингээд вакуумынх нь юун сайжраад одоо нэгэсэндээ вакуум сайжраад гэх юм уу тийм. Оргуу хоосон сайжраад тийм. Илүү хоосон болоод илүү бага даралттай болоод ингээд ирэхлээр л илүү туршилт нь сайжраад илүү шин юмнууд ингэ мэдэгдээдсэн гэсэн үг. За энэ Майкл Фарадей болохоор бас илүү сайн вакуум гаргаж ирээд за тэгээд туршилтыг бол хийсэн. За тэгээд тэндээс юу одоо олж мэдсэн мэгтэр энэ анод катодын туяаны голдны харанхуй хэсэг үүсдэг юм байна нэ гэсэн юмтыг олж нээсэн. Тэрийг бол одоогоор бид нэр Фарадейн харанхуй хэсэг мэсэг энэ төргээл нэрлэдэг. Катодыг болохоор ерөөсөө юм бөөмүүд байна гэж ингэж анх тодорхойлсон. Энэ катодын туяа гэдэг байгаа. Катодоос гарч байгаа гэрэл бол ийм бөөм тэр цмаа ийм шингэн байна гэж ингэж анх таамагласан тийм шингэн ийм шингийн мурсаад байгаа юм шиг санагдаад байна гэх тээ. Ингээд за ямар ч хэлсэн тогийн вакуумыг ингээд сайжруулахаар гэрэл нэмэгдэж байна. За дээрэс нь ингээд тогийн хэсгээр гэрэл нэмэгдэж байна. Энэ гарч ирж байгаа энэ тог нь ингээд илүү сайн ингээд тодор харсан чинь ийм шингийн урсаад байгаа юм шиг ийм бөөмүүд урсаад байгаа юм шиг. Ерөөсө гэрэл биш. Гэрэл ч одоо ингээд шолон зумаар тархаж байгаа сүдэр мүдэр үсэл ингээд явдаг шүү. Тэгсэн чинь ийм гол урсаж байгаа юм шиг ийм урсаад байна гэд. Тэгээ энэ бол ийм шингэн ийм бөөмүүд гэж ингэж тодорхойлсон. За тэгээ дээрнээс цаад чинь болохоор ингээд лаг мундаг шинжлэх ухааны арга барилтай юм болохоор энэ вакуумыг хэр ихсэх гэд вакуумыг хэр басах гэд энэ гэрэл хэр ихсэж багасч байна гэдэг энэ одоо хамаарлыг математик загварын энэ гаргасан ийм мундаг хүмүүс. Тийм шүү дээ. Нэрээ оргуу хоосонд чинь гэрэл илүү сайн явна шүү дээ. Юмтай мөргөлдөхгүй. Би нөгөө дууны долгионтой төрөн бас жоохон хандуурчихсан юм шүү. Дуу болоход явахгүй болчихсон шүү дээ. Гэтэ бол эдгээр бол ерөөсөө тухайн үед бол энэ электрончуудыг мэдхгүй, энэ тог ер нь яг яадыг мэдхгүй, вакуумч ер нь нэг сайн ойлгоогүй те. Иймэрхүү байсан гэхээр нэг баг багаар тань мэдээ яваад байгаа байхгүй. Ерөнхийдөө энэ хүмүүсийн энэ таньж мэдж байгаа энэ вакуум дотор яаж тог үүсээд байна гэдгийг гайхаад ингээд таньж мэдж байгаа энэ алхмууд бол аяндаа бидний бол яг энэ рентген туяараа буюу энэ X-ray л хөтлж байгаа гэсэн. Тэр утгаар нь болохоор би ийм хамааралгүй юм шиг юм яриад байгаа. Сонирхолтой. За энэ 1857 онд болохоор Хенрих Гесслер гэдэг ер нь бол физикч тийм шинжлэх ухаанч хүн. Гэтээ юм шил үлээгч гэдэг тийм мэрэгчлээдэг одоо юм тий. Лон хүлээдэг тийм хүмүүс. Одоо лон хүлээхээр манайханд бол буруугаар ойлгож байгаа. Тий. Энэ шилийг халгаж агаад тэгээ ерөнхийдөө ингээд бидний одоо энэ ундааны тий савнууд ч юм уу энэ шилэн лонхнуудыг бол ингэж дотор талаас нь үлээж идэг. За тэгэхээр тэр шилийг одоо ямар нэгэн байдлаар ямар хэлбэрт оруулах вэ? Ямар одоо төрлийн нэгэн байхгүй, том байхгүй, жижиг байхгүй гэдэг юм үлээж тэгж хийдэг болохоор тэр шил үлээгчдийн ур чадвараас шалтгаалдаг гэсэн. За тэгээд алдартай мундаг тийм шил үлээгч одоо авиаслаг шил үлээгч гэсэн байгаа байхгүй тий. Хенрих Гесслер гэдэг. За энэ бас энэ катодын хоолойнууд гэдэг. Катодын хоолой гэдэг чинь бол яг санийх шиг юм вакуум шил үүсгэж байгаа л хоёр талаас нь тог үлгээд байгаа. Иймэрхүү хоолойнуудаар их алдартай. За тэгээд цоошин төрлийн тийм мөнгөн усыг унгаж ажилтдаг вакуум памп гэсэн. Одоо өмнөх бол ингээл нэг насосч байгаа шүү дээ. Ингээл бидний одоо дуугаа хийлгэх насос шиг ингээл насост бол
нөгөө юуг нь авч байгаа гэсэн. Насоосыг эсрэгээр нэгээд байна шүү дээ. Тий. Хавхлагын эсрэг дэш нь харуулчихгүй ч ингээл насоосдох болгонд дотор гагаар нь гарч ирээд одоо алга болоод ин гэсэн үг шүү дээ. Иймэрхүү байдлаар хийгээд ер нь бол тэр Майкл Фарадигийн бол эцэстээ тулсан гэсэн үг байхгүй. Цоош нь одоо энэ Хенрик Кеслер болохоор цоош нь ийм аргаар ийм өөрөө юм шил үлээгээд ийм янз бүрийн юм хэлбэртэй шилнүүдийг үлээжсэн тэр дотор мөнгө ус хийгээд тэр мөнгө уснууд нь дээрээс нь яг бидний систем гэж үүдэн шүү дээ. Суцруу залгаал ингээд дэг гэл нэг нэрэ тусаад идэг. Тэр шиг ингээд нэг тусаал ингээд доошоо ингээд орч байгаа. Дахиад дээрээс нь тусангууд энэ хоёр мөнгө усын чинь голд нэг юм агаар ингээд хавханд орчих шүү дээ. Тэгээ мөнгө ус чи хүнд юм болохоор ингээд доошоо нөгөө агаарыг аваа авчихдээ. Тэгэл дараагийнхан мөнгө усын тусаал ингээд жоохноор нөгөө нэг сав дотор чи агаарыг аваад доош нэгээ яваад идэг. Ийм систем хийсэн баг. Мөнгө ус тусаа. Тэгсэр гоо юусэн ингээд ямар ч юу агаар байхгүй. Ингээд бүх агаар ингээд соруулна гэсэн үг байхгүй. Насоосдгүйгээр нэгэсэндээ мөнгө ус газрын татхуйчлуу татагдж байгаа энэ аргыг ашиглаад юусэн бүр маш сайн маш төгс тийм вакуумыг гаргаж ирсэн. Гэхдээ яг бүрэн биш штэ мэдээч штэ. Тийм. Тэгвэл одоо сүүлийн мөнгө ус ямар нэг юм төрж явахгүй шууд унана гэсэн үг юм уу? Тэгтэл одоо хизээч бид нар вакуум төрөхгүй болохоор ингээл тэр мөнгө ус туслаа л байна. Зүгээр л тэр доторх агаар нь л багасаал даралт нь багасаал байна гэсэн үг байхгүй. Илүү вакуум болоод энэ болохоос шул хизээч нэ төгс вакуум гарч ирэхгүй гэсэн. Тэгэл ингээл нөхдүүд бол ингээд туссан хэвээрэл. За нэг иймэрхүү болж байгаа. Сүүлдээ энэ юу болдог вэ гэхээр шүү дээ. Яг ингээд бүх агаар нь дуусны дараа мөнгө ус нь өөрөө ууршдаг. Одоо тэр чинь төгс вакуум үүсэж байгаа юм чинь тэр мөнгө ус бол ингээд хитрхи ийм баг даралт дотор л өөрөө ууршаад тэр орон цагаад үүргэдэг. Тэгэхээр тэр дотор хизээж төгс вакуум үүсэхгүй нөх нь шүү дээ. Тэр мөнгө ус нь өөртөө өөрөө ууршаад энэ доторх ингээд үүргэждэг болохоор бид хизээж тийм төгс вакуум руу хөрж чадахгүй байгаа учир нь нэглэр ийм байхгүй. Насоос нь өөрөө ууршаад тэр орон цагаад үүргээд идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол за ямар ч байсан энэ аргаар ийм цоошин аргаар одоо энэ Хенрик Кеслер гэдэг хүн бол мөнгө усыг унгааж ажиллах вакуум пампуудыгээд 10хан паскал буюу одоо агаар мандлын 10,000-1 даралтыг бий болгож чадсан. Одоо агарын даралтыг 1 гэж үзэх юм бол тэрийг 10,000 хувиасны 1-тэй адилхан тийм өндөр сэрэг даралтыг гаргаж авсан. За хоолойд хаагар нь ерөөдөө баг ховх саруулсан л гэсэн үг. Одоо өмнөх нөхдөөтэй харьцуулбал тий. Тэгээ төрөл бүрийн одоо ер нь ингээд вакуум нь илүү сайжраад эхлүүл гэрлэн ингээл тодорхойл байна гэсэн шүү дээ. Тэгээ дотор нь өөр элдв бензин хийж болдог. Одоо аргон ч юм уу, зенон ч юм уу ийм өөр төрлийн одоо нобель газууд энэ төр гэдэг шүү дээ. Иймэрхүү газууд гэхээр янз бүрийн гоё өөр өнгөтэй ийм юунууд гэрлүүд гарч ирдэг. Тэгээд хэлбэр дүрсэн ч гэсэн ингээд даралтаасаа ч юм уу шилнийхээ хэлбэр дүрсээ шилтгаалаад өөр болдог бас. Тэнгүүд мань нөхөр бол одоо тий шинжлэх ухаан гэхээс илүү лаг вакуум памп гаргацсан. За лаг ингээд гоё мундаг катодын туяаны юм шил төв одоо юу гэдвэл хоолой гаргаж ирчээд тэр бол ерөнхийдөө бизнесийн зорилгоор юм гоё чимэглийн зорилгоор янз бүрийн гоёор ингээд мошгарсан янз бүрийн хэлбэр хээтэй өнгө үзэмжтэй тий өнгөөр асдаг янз бүрийн хийгээр ингээд гоё юм хийгээд гэж зарсан. Тийм. Гэрлийн чимэглэл хийгээд зарсан байхгүй. Одоо орчин үеийнхоор бол одоо нөгөө хаяг чимэглэлүүд хийгээд зараадсан гэсэн тийм. Тэгээ мань нөхөр бол нэгж байгаа бизнес талын одоо ашиг хонжоо хөөгд одоо иймэрхүү юмнууд хийж байгаа. Гэхдээ энэ мань хүний зохион бүтээсэн энэ вакуум памп болон энэ юу нь бол за өөрөө яг шил мундаг үлээсэн тэр өөрөө үлээсэн шилээрээ вакуум памп хийчихсэн чинь тэр гайхалтай байна. Тийм тэгээд дээрэс нөгөө нэг юм катодынхоо тюбийг хийчихэж дээ. За ингээд энэ нөхөр ингээд явж исэн чинь 1800 оны дундуур одоо тэрний найз цуг ажиллаж исэн найз одоо шил үлээдэг нөхрийн найз Жулиус Плакер гэдэг юм байна. За энэ Плакер болохоор ингээд агаарыг ингээд баг багаар соруулаад тэр нөгөө нэг түрүүн чинь нөгөө 100 хуваасны нэг байсан. Тэгэл дараа нь ингээл 1000 хуваасны нэг байсан. Одоо энэ Хенрик Кеслер чинь болохоор 10,000 хуваасны нэг болсон шүү дээ. 10,000 хуваасны нэгт хүрээд эхлэхээр энэ гэрэл бүдгэрч чинь алга болчихин гэдгийг олж мэдсэн. Одоо ингээл баг багаар ингээл нөгөө мөнгө ус чинь дуг туслаал ингээл байжангууд яах вэ гэх тэргээ агаар чинь багасаал байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө гэрэл нь тодорч ирсэн аа. Яг 10,000-ны нэг дээр очихоор гэрэл нь байхгүй болчихно. Яаж юм бэ? Мэдгүй. Тэгээд гайхаад за энэ Плакер бол за энэ тог гүгөө болж байгаа юм. Энэ нэрнгээсээ бүр вакуум болчихж байгаа юм шүү гэдэг. За вакуум болчоор ингээд тог гүг юм байхгүй болоод ингээд зогсчтэй байх гэж бодсон чинь тог бол гүйсэр байсан. Тэгээд зүгээр гэрэл харагдах байлцсан. Тог нь бол гүйсэр байсан гэсэн. Тэгээ гайхаад ингээд энэ яасан бол гэж харсан чинь яг нөгөө нэг катодынхаа эсрэг талын одоо шилэн хаан гэрэлтжсэн дотор талаас ингээд. Тэгэд энэ яагаад ингэж байгаа юм бол гэдгийг энэ одоо гайхаад ингээд ерөнхийдөө судалж байгаа шүү дээ тий. Тэгэд энэ яагаад ингэ гэрэлтээд байна гэхээр тэр катодоос нэг юм гэрэл шиг туяа гараад
тэр шилийг очиж мөргөөд тийм юм гэрэл гараад байгаа юм байна гэдгийг олж мэдсэн. Тэгэхээр энэ бол жинхэнэ одоо нөгөө нэг катодын туяа гарч ирж шít. Өмнө нь бид нар вакуум дотор ийм гэрэл дамжаад байна гэдгсэн чи тэр нь үнэн эрэхтэй нөгөө үлддэгдсэн агаар нь одоо йонжоод тэг ингээ гэрэлтээдсэнийг мэдсэн шүү дээ тий. Тэгвэл бүр үнэхээр үлдсэн агаар хүртэл байхгүй болчихвол яах вэ гэхээр тэр катодоос ийм туяа шиг юм гарч ирээд шал өөр юм гарч ирээд шүү дээ тий. Шал өөр туяа гарч ирээд шилийг очиж айгүй хүчтэй мөргөөд мөргснөөс болоод тэндээс ингээ гэрэл ялгараад байна гэдгийг одоо олж мэдсэн байгаа байхгүй. Тэгээ дунд нь тэр хаалт мал тавьж үзээд хаалт тавингууд нөгөө нэг хаасан хаалтныхаа сүүдэр нь нөгөө талд нь гарангууд за энэ бол шолон замаар тарах тийм ээ. Нөгөө нэг Фарадегийн хэлээд идэг шиг юм шингэн урсж байгаа зүйл шиг биш. Яг ингээ гэрэл шиг шолон замаар тарах тийм ээ. Ингээд энийг бол туяа гэж нэрлсэн. Тэгэд энийг катодын туяа гэж нэрлсэн. За энэ бол хамгийн анх бол хүн төрөлхтөн юм вакуум бол нэлээд сайжраад тэгэхээр одоо тэр агаар магаар байхгүй болоо ёнжих агаар байхгүй болохоор катодоос өөрөөс нь юм туяа алгард юм байна гэдгийг мэдчих авсан. Одоо анхны хэрэг болж байгаа. За дээрэс нь энэ плакерийн бас нэг айгүй гачралтай хийсэн одоо олж мэдсэн зүйл болохоор тэр ингээд соронц ингээд ойр хавьд нь байрлуулангууд нөгөө нэг туяа нь ингээд өөрчлөгдөөдсөн юм гэсэн. Одоо нэгэсэнд соронцонд ингээд нөлөөлдөг. Хажууд нь соронц ингээд аваачгууд ингээд мөрийгал авангууд ингээд мөрийнхаа болоод ингээд ямар ч юм соронцон орон нөлөөлдөг. Соронцон цэвэрлдэг. Тийм. Энийг болж мэдсэн. За плакер бол айгүй мундаг том ийм нээлтүүд хийсэн. За энэ нээлтүүд бол рентген туяа үүсгэхэд бол хамгийн одоо суур нээлтүүд нь болж өгсөн гэсэн. Сая л удахгүй үргэлжлүүлье. Тэгээ. Саяхан маань болохоор харахад гэрэл харагдахгүй байна. Нэг талаас нь л зүгээр гэрэл ингэж ялгарч харагдаад байгаа. Тийм явдал тий. Тий, одоо эсрэг талын ханан гэдэг гэрэлтэй тийм гэсэн үг шүү дээ. Өстой гоё юм аа. За нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулъя. Тэгэхээр манай кофечд маань бол одоо кофегоор одоо сайхан кофений амт үнэрийг бол те амтахгүй сайн мэддэг кофегоо голдог юм байдаг. За тэгээд энэ Espresso Mongolia капсултай энэ кофеин онлайн дэлгүүр болохоор энэ маш гоё одоо юм машин болон юм капсултай кофег та бүхэн санал болгож байгаа. Манай од мөндрийн офис дээр байдаг те. Би бол одоо өглөө ирэхдээ бас яг энэ кофегоо санаад ирдэг байхгүй юу. Одоо грин кофе одоо энэ офисын кофе гүйцэтгэв гэх юм уу. Тэгэхээр энэ бол одоо Швейцарын алдарт Nespresso гэд брэнд байт юм байна. Nespresso брендийн кофений машин болон энэ 28 төрлийн капсул кофег хамгийн хямд үнээр худалдаалдаг. За тэгээ капсул кофений давуу талд нь бол тухайн нөхцөл байдалтай тааруулан олон төрлийн амт дундаас туртайгаа сонгох боломжийг бидэнд бол олгож байгаа. Тэгээд одоо манай энэ офис дээр байгаа гэж бол харсан бах те. Одоо кофеных нь хэмжээг өөрөө сонгоно. Тавтайгуу, арфтайгуу гэдгээ өөрөө сонгоно. Бас нэг олигтойхон сэргээд авъя гэвэл те өглөө эртгэндээ болохоор одоо арфтайг нуудаг. За тэгээ тэр дундаа ингээд бүх төрлийн амтнуудынхаа сонголтууд нь бас байна те. Хар шоколад шиг уумаар байна. Эсвэл ийм жимстэй шиг уумаар байна уу гэдгээ өөрөө ингээд сонгоно гэсэн үг. Тэгэхээр одоо кофеин өндөртэйг нуулаа гэж өвдөөс хойш арай багаг оройдоо бүр багаг ч ууд юм уу те. Үүн дунд болохоор одоо жирэмсэн хүн болоо одоо зүрх мөрхт элсэд идэх хүмүүс нь болохоор энэ кофеингүй бас кофе байдаг. Уухад амтлахад үнэртгэж яг кофе шиг хэрнээ кофеин байдаггүй. Одоо тий өөрийгөө хуурч байгаа гэх юм уу тий. Оройдоо бол нэг уучаад decaf гэдэг тийм шүү дээ. Заримдаа оройн цагаар айгүй юм кофе юмар санагдаад байдаг шүү дээ. Тэсэх хэцүү. Тэгээд капсул кофег бэлдэх хугацаа бол ердөө 25 секунд байдаг. Тэгээд одоо кофе шоп дээр очиод бэлэн сайхан кофе авч байгаа юм шиг. Яг тэр төгс амтыг ингэж авна гэдэг бол сайхан л явдал юм л да. Тэгээд тэр машин энэ тэр хийцнээсээ ингээ харагдж байгаагаасаа ингээ чанартай юм гэдэг чинь нэг өөр харагдчих баригдчих ажилтдаг уу юу тий. Яг л одоо тийм маш гоё юм машин байдаг. Жижигхэн зай талбай эзлээд байхгүй. Тэгээд та бүхэн маань энэ Instagram хаяг нь болохоор Espresso Mongolia гэд латинаар бичээд дагаарай. Тэгээд эднийх бол одоо дэлхийн одоо олон өнцөг болон бүрээс маш гоё кофенуудыг та бүхэн сал болгож байгаа учраас цаг алдалгүй нөгөө амсч үзээгүй юм үлдэх байгаад дурггүй байхгүй. Одоо бүгдийг л ингэж амсч амталж мэдэрч үзэх дуртай. Тэгээд эдний одоо энэ кофенууд бол үнэхээр бас юм гоё олон төрлийн амтыг танд санал болгоно. Холбогдох хугацааны дугаар нь 94 25 23 50 гэсэн байна. За веб хаяг нь болохоор Espresso Mongolia CMN гэж байгаа шүү. Тэгээд үнэхээр сайхан кофег одоо нэр юугаар ч орлож чадахгүй те кофег бол. Энэ хэрэглэхэд айгүй амархан юм билээ. Хэрэглэхэд маш амархан. За тэгээд нөө чанар сайтай. Яг тэр нэг жижигэн капсулууд ингээ хийцэн болохоор ингээ үнэр амт гэдэг юм чинь нэг юм том кофе явах юм бол тэр чинь ингээ удаан ингээ онгорхой байгаад ч юм уу ингээ үнэр амт нь байхгүй болчдөг байхгүй. Тэнгүүд яг тэр юм капсул дотор ичгэр тэр чинь яг үнэр амт нь яг оргиороо хийж байгаа байхгүй тий. Тэгэл онгоогоо л зүгээр тэр чинь ингээ чанагдж байгаа хооронд бол нөгөө нэг офис дотор тархаж байгаа үнэр танаар тэр үнэхээр супер. Ерөөсөө би энэ
нэвтрүүлгээ хийх өмнө заавал нэг юм шот авч байгаа те. Нэг ганц шот авч байгаа л нэвтрүүлэг эхлэх бол одоо нэвтрүүлэг эхлэхгүй юм шиг те санагдаж байгаа байхгүй те. Нэвтрүүлэг бүтлгүүдэг юм шиг санагдаж байгаа те. Яг кофе юм дууссан байгаа чи нэг л сонин одоо яах вэ гэл ингээд сандарч ондроод одоо ирч хүч. Тэгээ дээрэс нь одоо энэ сайхан үнэр кайф гэдэг зүйлийг бол яг бүр төгс мэдрүүлэхээр ийм сайхан кофе байдаг. Энэ кофег үйсэн бол өнөөдөр би нэвтрүүлгийг хийж чадахгүй. Үүний шүү нэрээ. Тэгээ өглөө болгон кофений үнрээр эхэлдэг. Тэгээд сүү хийчихээр бас латте гэнтэр бол янзын гой хөөстө гой гаргаж ирдэг. За тэгээ баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань явах боломжийг олгож ивент тэтгэж хамтран ажиллаж байгаад. За баярлалаа. За 1875 онд болохоор энэ радиометр гэдэг юм хийснээр алдартай. Өмнө нэг хоёулаа ярьжсэн нэг юм вакуум дотор юм жижигхэн синсэгэд гаднаас нь гэрэл тусгаар эргээдэг гэдэг. Тим юм хийснээр алдартай Вильям Крукс гэдэг юм байдаг. За Крукс болохоор мөнгө усны аргыг нь сайжруулад нөгөө нэг дуг мөнгөөс тусаагац аргыг нь сайжруулад тэгээд тэрийгээ бүр ингээд бүр агаарын мантлын биш дээ даралтын 1 саяны 1 тэр сая хувасын нэгтэй тэнцэмж ийм баг гэдэг даралтгүй тэр ч юу түрүүн чи 100000-ны нэг байсан шүү дээ. Нөө супер болоод 100000-ны нэг байсан шүү дээ. Энэ Вильям Крукс бол энэ юусэн 1 сая хувасын нэг гэж одоо эн чинь бүр ингээ тасарч ийн гэсэн. Тасарч ийн. Ийм айхтар вакуум одоо памп гаргаж ирээд тэгээ ерөөсөө жинхэнэ одоо цэвэр катодын туяа үүсгэсэн гэсэн. За энээс хойш бол ерөөсөө энэ катодын туяа, катодын одоо энэ хоолой гэдэг зүйлийг бол энэ Круксийн хоолой гэж ярилдаг болсон. Ерөөсөө энэ туршилтын одоо стандарт болж штэ тий. За Круксийн хоолоогоор нэг туршилт хийчихье гээл тий. Ингэдэг болсон гэсэн. Тэгэхээр бол одоо л катодын туяа, катодын хоолой моолой гэж хэрлэхгүй. Одоо Круксийн хоолой гэж хэрлээ гэсэн. За ингээд Круксийн хоолой бол өөрөө өстой янз бүрийн туршилт хийсэн. Замд нөгөө нэг радиометрийн сэнсийг тавьж үтсэн чинь нөгөө нэг юунууд чинь катодын туяа чинь тэрийг дайрч өнгөрөхтэй сэнсийг эргүүлжсэн. За тэгэхээр энэ бол яхахгүй бөөм гэдгийг баталсан байгаа. Тэгэхээр энэ катодын туяа гэдэг бол бөөм юм байна гэдэг. Одоо Фарадей чинь нэг юм урсдаг ус шиг бөөм гэж баталсан бол нөгөө нэг өөр хүн гарч ирэнгүүт эн чинь сүүдэр тусаад энэ чинь яг гэрэл шиг туяа шиг зүйлгээд катодын туяа гэд нэрлсэн шүү дээ. Гэтэл Крукс замдны сэнс тавьсан чинь нөгөөд ингээ эргээд ангуудгүй эн чинь бөөм юм байна гэдгийг одоо ингээ бас баталчихж байгаа. За тэгээд соронзонд нөлөөлд юм байна. Юм хүмийг сэнс мэс эргүүлт юм байна. Тэгэхээр юм соронзон шин чанартай бөөм байна гэдгийг ерөнхийдөө гадарлаж гэсэн. Ирээдүйд энийг бол бид нар электрон гэдэг юм хийж авсан байхгүй. Ерөөсөө бид нар мдэггүй байсан тэрийг. Энэ бол электрон юм байна. За 1888 онд болохоор Хенрик Герц гээд хүн байдаг мундаг одоо Нобелийн шагналтай алдартай хүн байна. Энэ хүн болохоор энэ хүний туслан гээд Филипп Ленард гэдэг хүн байна. Энэ Филипп Ленард гэхэрэн катодын туяа Круксийн хоолойгоор чинь туршилт хийж хагаад за тэгээд нефт гарч ирж чадах нь үгүй гэдгийг туршсан байна. Энэний өмнө нэг хэнийг ярихгүй болохгүй байна. Вильям Крукс болохоор Вильям Круксээс ч өмнө бүр энэ Жюлиус Плакер 100000 хаваасны нэгтэй хийдэг. Энэ нөхөрч болохоор бүр ийм эс. Эсрэг талын шилэн ингээд юу байгааз чинь асаацсан шүү дээ, гэрэлтээдсэн шүү дээ. Тэр нэгтээ бүдэг байдаг байхгүй нэ хитм амар гэрэлтээд зүйл болохгүй. Гэхдээ л ингээд тэр шилнээс нь маш юм бүдгэн гэрэл гараадсан. Тэгэхээр энэ нэг юм очиж мөргөөд ийн гэдэг юм хийж байгаа л тийм фосфорттэй юм төрөгчөж байгаа. Одоо нэгэсэнтэй фосфор төрөгчөж чинь гэсэн үг шүү дээ. Дүнгүү чинь илүү тод асаад эхэлж чинь гэсэн үг. Хаан тусч яаж нээж чинь гэдэг нь илүү тод харагдана гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь ийм гоё арга нээсэн чинь манай энэ Филипп Ленард болохоор энэ юуг нь фосфорцдаг юу гэдэг шүү дээ. Одоо фосфорцдаг дэлгэцийг нь гадна талд нь байрлуулад гэрэлж ийн үгүй гэдгийг харсан. Гэтэл шилэн гэрэлтсэн хэрнээ гадна талын тэр эсрэг талд нь гадна талд нь байрлсан дэлгэц төлөөрөөсө фосфорцдаг дэлгэц фосфордохгүйсэн гэрэлтэхгүйсэн гэсэн. Шилний гадна талын тий. Тэгэхээр катодын туяа ямар ч исэн шилийг нэвтэлж чаддгүй мэн гэдгийг Ленард болоо мэдчихэж байгаа. Гэхдээ энэ туяа юм уу? Электроноос бүтцэнхээр туяа биш болцсон уу? Тий, электрон одоо эн чинь бас л ингээ сонир юм байгаа даа шүү дээ. Ингээл эхлээл урсчихсан дараа нь туяа болсон. Дараа нь болохоор юм син зэргүүлсэн гэхээр яг бөөм юм уу, альсгал туяа юм уу, юу юм бэ гэдгийг мэддэхгүй л байгаа одоо хүртэл. Өө тийм үү. Тий. Тэгээ ямар ч исэн шилийг бол нэвтэлж чадахгүйсэн гэдгийг нь бол ингээд Ленард бол мэдчихлээ шүү дээ. Дүг шилэн дээр очиод хацаад байна. Гэрлээ очижгийн астал нь гэрэлцтэл мөргөөд байгаа хэрнээ нэвтэлж чадахгүй байгаа юм гэж байгаа. За тэгвэл Ленардын гол зорилго болохоор энийг нэвтлүүлээ. Юуг нэвтлэх нь гэдгийг олж мэдхийн тулд одоо ийм эсрэг талд нь ийм шил биш, ийм зүгээр ийм төмөр ийм юу тавиад одоо нэг ийм хавлаг хаалт тавиад тэн дээр ийм жижиг нөхтэй одоо цонхтой. Тэр цонхыг нь аваачаа за ямар ч ихний ээлжинд бол ийм
тухайн үед бол ийм нэг металлыг маш нэгхэн гээд илдэж болдог технологи гарсан. Тэр нь болохоор нэг хөнгөн цагааныг илддэг байсан юм байна л да. Тэгэл тэр хөнгөн цагаанаа айгүй тийм нэгхэн илдсэн хөнгөн цагаан тэн дээр ингэж тавьж байгаа. Би хэлэхөө. За. Нэвтлсэн. Нэвтлгүй яхаа. Тэгээ ямар ч сан ингээд тэр нэгэн хөнгөн цагаанаа гэж тэр жижигхэн цонхоо дээр тавьж байгаа нөгөө агаарын саруулж байгаа л ажилуулна шүү дээ тий. Тэгвэл нэвтэлж байгаа. За одоо нөгөө нэг фосфорч асч эхэлж гин гэсэн үг шүү дээ тий. За окей, нэвтэлж гин гэдгийг бол мэдсэн. За нэвтэлж байгааг нь мэдсэн тэгээд дунд нэг янз бүрийн юм юу тавьж утсан байгаа. За ингээд цаасан хайрцаг тавьж утсан байгаа нэвтэлжсэн. За тэнгуүтээ өөр юу янз бүрийн тавьж утсан. Тэгээ нэвтэлжсэн. Одоо нөгөө нэвтлэх чадварыг л шалгах гээд байна шүү дээ тий. Өөх цаасан хайрцаг нэвтэлж чинь тий. Тийм цаасан хайрцаг нэвтэлсэн. За өөр чи юу нэвтэлж үзлээ юу Ленар ч болохоор өөрөө хөөх юмнуудыг нэвтэлж үтсэн юм аа. Би зөвхөн тог дамжуулдаг юм нэвтэлж гин гэж ойлгохгүй юу? Ер нь бол электрон ингээд дамжаад гүйж гэж батсан чинь бас цаасан хайрцаг нэвтэлсэн. Цаасан хайрцаг нэвтэлсэн. За тэгээд янз бүрийн материалуудыг байршилж үтсэн. Ерөнхийдөө тэр нэвтлэх чадварыг судлаад байна шүү дээ, тий. За тэгээд ийм материалуудыг ингэж нэвтэлж чинь катодын туяа бол хөнгөн цагааныг нэвтэлт юм байна. Дээрэс нь өшөө цаасан хайрцаг мод цодыг нэвтэлт юм байна гэдгийг мэдчихэж байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ судалгаагаа ингээд орхисон байдаг. За 1890 онд болохоор ерөөсөө шал өөр тусдаа юм өөр хүмүүс заяа. Одоо ерөөсөө тийм айхтар катод матодын туяа моёо судалдаг хүмүүс биш зүгээр фото зураг сонирхдаг хүмүүс. Энэ William Jennings гэдэг юм уу гэж. Зүгээр фото зураг аянганы зураг морг энэ төр сонирхдаг. Өнгөд фото мото энэ төр одоо үүс гэж үзэжсэн. Бас ерөнхийдөө нэг юм шинжлэх ухаанч талын гэхдээ фото зураг авдаг юм хүн байсан. За энэ болохоор зоосны ийм аянгажж байгаа үзэгдлийг одоо аянганы зураг авдаг нөхөр байхгүй. Гэхдээ зоос ингээд аянгажих ийм үзэгдлийг ингэж зургийг авах гээд тийм яг нөгөө Круксийн вакуум хоолой дотор энэ туршилтаа хийсэн байдаг. За тэгээд Круксийн вакуум хоолоогоор тэр аянгажих үзэгдлийн зургийг авах гэж оролдож байгаа үедээ нэг хальс нь ерөөсөө ингээд зооснуудыг тавьсан байгаа шүү дээ тий. Тэр зооснуудыг нефт ингээд хальс нэгэ гэрэлтсэн байгааг олоо харсан. Тэгээ гайхаад энэ ямар сони юм бэ? Энэ зоосыг яга нэвтэлсэн юм бол гээд шиг бүр шил мэт ингэж нэвт харж байна шүү дээ. Тийм зоосыг. Зоосыг нэвтлэнгүүд нь энэ ямар ачаа энийг одоо яаж тайлбарлах вэ? Юу яах вэ гэхүүгээ тухайн үед хинч тайлбарлаж чадахгүй, өөрөө ч тайлбарлаж чадахгүй. Ингээ явж исэн. Дараа нөгөө нэг рентген туяагаа нээж байгаа шүү дээ, тий. Тэрнийхэн дараа нөгөө зураг гаргаж ирээд тарсан чинь энэ бол хамгийн анхны рентген зураг байсан. Одоо өөрөөсөө мэдлэггүйгээр рентген зураг авцсан гэсэн үг. Тэгвэл тэгэхээр рентген бол өөрөө нэг ахтар рентгенийг бол ахтар нэгээгүй. Гэхдээ рентген өөрөө яг судалж хагаад тайлбартайгаа нээсэн болохоор энэ чинь бид нар рентген гэдэг нь шүү дээ, тий. Тэгэхээр өмнө нь бол ингээд хүмүүс бол санаандгүй байдлаар рентген зургийг тэр авсан байгаа даа байхгүй. Тэр хүн бол зүгээр л зургийг авсан юм байна, зоос хийсэн юм байна, тий. Тий, зоосыг нэвтэлж байгаа юм байна гэдгийг харсан тий. Өөрөө бол ингээд учрыг тайлбарлаж мэдэхгүйсэн чи сүүлд энэ X-ray гэдэг юм байсан юм байна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Би X-ray зураг авсан байсан байна гэдэг. Би ягаад би Нобель аваагүй бол гэж бодож байсан шүү дээ. За 1890 онд болохоор рентгений туслах хин гэдэг. Людвиг Зендер гэдэг. Людвиг Зендер гэдэг бол бас алдартай мундаг шинжлэх онцлогтой гэрлийн урд морд инээдрэтэй аюул холбоотой интерферометр гэдэг юмнуудыг гаргаж ирсэн. За энэ нь болохоор энэ хүн одоо юу хийж байгаа туслах юм чинь рентгений одоо тэр туршлагуудыг хийж өгж байгаа гэсэн үг шүү дээ тий. Ингээд Круксийн одоо түрүүний нэг Крукс хийсэн юу шүү дээ. Одоо Круксыг ашиглана Людвиг нь хин Филипп Ленард туршилт хийжсэн шүү дээ. Нэвтлээд ийн гэдгийг мэдсэн шүү дээ тий. Тэгээд тэр ингээ эсрэг талдаа юм жижигхэн цонхтой ийм Круксийн хоолойг бол одоо Ленардын хоолой гэж ярилдаг. За Ленардын хоолой дээр болохоор туршилт хийжсэн байгаа. Одоо рентген тэгээд энэ Людвиг Зендер туслах нь. За эдгээр ингээд туршилт хийж байхдаа яасан бэ гэхээр дээгүр ингээд бүтээсэн байгаа. Тэгээд хоолойгоо бүтээлээ. Тэгээ хоолойгоо ийм цаасан хайрцгаар л бүтээсэн байгаа юм л та. Тэгээд гэрлийн нөлөө оруулахгүй гэдэг гэж байгаа. Тэгээд тас гээд ажилласан чи яасан бэ гэхээр хаг үсэрсэн. Гэтэ яг хөө тэр осол болж байгаа юм л та. Гэтэ хаг үсрэхээ дүнгэж өмнөхөн одоо тэр юуны цааталт байсан. Одоо нэг цаасан хайрцааны гадналт байсан фосфор ингээ гялс хийж асахыг анзаарсан байгаа. Энэ Людвиг Зендер. Тэгээ ямар ч гэсэн ийм хүн болсон гэдгийг туршилт юм боллоо. Туршилт бүтлгүүлсэн. Гэтэ ийм хажин үзэгдэл ажиглагдсан гэд бас тэмдэглээ үлдээсэн. Тэр яа гарч юу? Зүгээр яг нэг хагарах цаг нь болсон юм байл шүү. Ер нь нэг тийм тэр чинь дотор хагаар ингээл амар сороод авахар чинь тэр нэг юм хэврэг юм байх юм бол тас үсэр шүү дээ тий. Хаг үсэр шүү дээ тий. Яг үнэ тий. Шилэг ингээд тий сонсохоор бас дээрэс нь чинь нэг
өндөр хүчлэр ингээл явуулангуйч тэр чинь юм халтдаг байхгүй. Шилчээ одоо халахаар яадаг бол хагавсрдаг шүү дээ. Тэгэхээр энэ хагавсрах бол ер нь бол тэгээд их түгээмэл үзэгдэлтэй тий. Тэгэхдээ хагавсрахын өмнө тэр нэг юм шал бүтээсэн байж байгаа ч тий харанхуй юм дотор ийсэн байж байгаад гадна талтнаас өөр юм гялс хийж яах гэхээр энэ яг юу юм бол гэдгийг гайхаад бас ингэ тэмдэглээ үлдээсэн. Анзаарах сайтай л байгаа шүү дээ тий. За 1892 онд болохоор Фернандо Сайнфорд гэдэг нэг юм эрдмийн ажил хэвлүүлсэн байгаа. Ер нь бол катодын туяаг ашиглаад ямар ч линз болон гэрэл ашиглахгүйгээр фото зураг авна гэдээ бас л юм фото зураг сонирхдаг тийм үү. Гэхдээ линз гэрэл ашиглахгүйгээр фото зураг авна гэдэг юм эрдмийн ажил хэвлүүлсэн. Тэрэн дээр бол юм юу ашигласан байгаа одоо нөгөө нэг катодын энэ туяаг. Одоо юу гэдэг вэ энэ хиний хэн блэ? Круксийн хоолойг ашигласан байгаа гэсэн үг байхгүй. За тэгээ Круксийн хоолойг ашигласан зураг авсан. Тэгээд ямар нэгэн байдлаар зураг авсан тий. Гэрэл ашиглаагүй, линз ашиглаагүй. Тэр зураг нь бол бас л санаандгүй байдлаар авсан рентген зураг гэдэг нь бол сүлд гэд мэдгэж байгаа тий. Ер нь катодын туяатай холбоотой энэ Круксийн хоолойтой холбоотой энэ бүх туршилтууд өөр өөрөөсөө рентген туяа цацруулаад явсан байх нь шүү дээ тий. За ингээд юугаач мэдгүй өөрөө өөртөө мундаг юм хийцэн гэдгээ ч мэдгүй гэж цааш явж байгаа. Энэ донд бүр Никола Тесла хүртэл явж байгаа. 1894 онд тэр Никола Теслагийн Круксийн хоолоогоор туршилт хийж байхдаа нэг бас нэг зарим хальснууд нэг гимтсэн хальснууд гэдэг. Зарим гимтсэн хальснууд ингээ угааж байхдаа тэр дотроос бас юм санаандгүй байдлаар рентген зураг авцсан гэдгийг одоо олж харсан байгаа. Тэгээ тэрийг болохоор ингээм үл үзэгдэх цацраг энэ төр гэдэг те юм хүм нэвтэлдэг үл үзэгддэг ийм цацраг байна гэдэг ийм бүр судалгааны ажил хүртэл эхлүүлсэн байдаг. 1894 онд ч тийм. Гэтэл 1895 онд за одоо манай рентген гарч ирнэ. Германы физикч Вильхельм Рöntgen гэдэг ийм хүн байж байгаа Германы. За энэ хүн болохоор Круксийн хоолой болон Ленардын хоолойнуудыг аягүй их судалж ирсэн. За нөгөө нэг мондөг туслахтай байгаа шүү дээ тийм. За ингээд сонирхол судалж байхдаа бол тэр энэ Ленардын туршилтыг давтахыг оролцсон. Нөгөө нэг катодын туяа чинь нэвтэлж гэнэ үгүй юу гэдгийг шалгахын тулд. За тэгээд нэвтэлж байгаа үгүйг нь шалгахын тулд тэр туршилт яаж рентгений туяараа хөдөлсөн бэ гэдгийг хоёлаа тун утгагүй ярилцгаая. За тэгээд за манай Од мөндрийн маань маш олон нэвтрүүлгийн ивэнтэтгээ ажилдаг. Өдөр бүр шин түлээж үгүй хамт олон маш өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран ивэнтэтгэж ажиллаж байна. Тэгээд түлээж үгийнх маань бол дандаа л ингээд гой шинэ бүтээгдэхүүнийг гаргаж ирж танилцуулж одоо олон улсаараа бодож боловсруулсан юм гой шинэ жороотыг биднэрт ингээд өгч идэг. Тэгээд одоо энэ бэгэл сэндвич гээд энэ цагаан бутааны гурилаар хийсэн хоёр төрлийн бэгэл сэндвич байгаа. Цагаан бутааны гурилараас эдний бүтээгдэхүүнүүд нь болохоор гаднаа их гоё шарчинсан ирнэ, дотроо их юм гоё зөглөн одоо яг өвөрмөц одоо бэгэл гэдэг нь тусдаа нэртэй байгаа юм те. Талах боор зүг бүтэрэл нэг гурлан байгаа шүү дээ те. Эднийх болохоор тэр нь дотроо юм гоё зөглөн тим гэдгээр их онцлог юм бэлээ. Тэгээд дахианы мах бол одоо жимстэй их гоё зөгцдөг. Тэгээд энэ амтад цангид жимс дахианы цээж махан хавчуурхтай бэгэл сэндвич. За бэгэл нь будааны гурилын агуулмжтай ба тусгай энэ крем чиз болон оливоор амталсан. Эднээс крем чиз нь бол үнэхээр бас гоё амттай. Хасаа маань бас тусдаа зарвал авчихсанаа ингээл идэх болгондоо хэлж яадаг. Тэгээд бас энэ сисэм бэгэл сэндвич гэдэг байгаа. Өндөг дахианы махан хавчуурхтай бэгэл сэндвич юм. Энэ бэгэл будааны гурилын агуулмжтай ба тусгаалan бас нөгөө гоё крем чиз болон гүнждийн үрээр ингэж амталсан. Ийм хоёр бэглийг та бүхэндээ танилцуулж байгаа. За яг түлээж жүр дээр ингээд очихоор одоо тий гой кофений үнэр синки гээл лангуур нарахаар зөндөө олон бүтээгдэхүүн байгаа. Тэгэд яг энэ хоёр бүтээгдэхүүнийг л онцолж хэлж байгаа. Тэгээд та бүхэн маань түлээж жүрт ойрхон явах юм бол энэ бэгэл сэндвичүүдийг амсч үзээрэй гэж санал болгож байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ 14 салбараар борлуулагдж байгаа. Global Center, River Garden, E-Mart, Баянгол, Хүүхдийн зуугийн салбар, Go to Market салбар, Улсын их дэлгүүр, Чандман салбар, Наадам салбар, Agro салбар, Rapid салбар, Хүнүү 2222 салбар, E-Mart хаан уул, за Хүнүү мол салбар, Хүнүү Палас гэдэг одоо маш олон салбаруудаар тийш одоо нэг шопинг хийхдээ юм уу гадуур хүнс мүсээ цуглуулаа явахдаа нэг амраад ороод гарчихын 5 тухтай гоё орчин таны хүлээж байдаг. Тэгээ холбогдох утасны дугаар нь бол 75 75 75 10 гэсэн байна. Энэ өмнө нь чинь тусдаа зөөрийг сэндвич бишээрээ бас байсан шүү дээ тий. Тэд чинь бас байгаа. Тий байгаа тий. Тэгээд тэд чинь ингээд ангараажсэн юм гоё. Тэгээд цагаан будааны бов гэдэг байгаа шүү дээ тий. Гурилан бов тэр нөө би ч нөө юуны үл төвчлөлтэй юм шиг байна. Глютений үл төвчлөлтэй. Тэгээ гурилан бов тэр чинь бас ингээд шууд ингээд 0 руу явна. Тэгэхээр энэ цагаан будааных тэгдэггүй мөлий их сонирхолтой. Тэгээ дээрэс нь их гоё зөөлхөн. Ер нь л их тавтагдчихгүй айгүй гоё санагдсан надад.
Тэгээ дээрэс нь ийм гоё зүгээр дангаар нь ицэн ч гоё бовдыг бавыг голоор нь ирчээд донд нь юм хүмгээ авчуулаад ингээ идэх гэдэг бол би бүр ингээ сая өдрийнхөө хоолыг идэг байгаа гэлээ. Нэг гоё латетэй тэрийн цэндээ хамт идвэл ямар гоё. Тийм ямар амар үлсчлээ өршөөс гоожод. За ямар ч байсан энэ бол үнэхээр гайхалтай амттай мэдрэмжийг мэдрүүлэх болон дээрээс над шиг одоо юм бас эрүүл ахуйн эрүүл мэндийн асуудалтай хүн байх юм бол энэ их аятайхан бүтээгдэхүүн болохоор байгаа. За баярлалаа. Онцлог юм дурдлаа шүү. За цаашаага одоо нөгөө нэг рентген маань явж исэн те. Рентген гэдэг рентген гэх гэсэн германаар. Тий. За тэгээд Ленардын туршилтыг давтсан. Ленардын төхөөрөмж Ленардын хоолой гэсэн шүү дээ те. Нэг талдаа цонх гаргацсан тэр хоолойг нь фосфортой дэлгэцэн мэдрэмжийг нэгт сайжруулах га. Ер нь бол гэрэл нь бас нэг тийм айхтар тод биш юм шиг. Одоо фосфор талт нь тод биш. Тэр чинь бүдэг юм дээр бол бид нар нэг тийм хэмжилт энэ төр их айгуу тийм төвөгтэй алдааны наривчлал муу байна гэсэн үг шүү дээ те. Тэгмүүд энийг нь сайжруулах га тэр фосфорцдаг материалынх нь ингээд тийм масс өндөртэй тийм бодисуудыг сонгож ашиглаад 100 дахин тодруулсан. 100 дахин тод нэгэсэндээ 100 дахин мэдрэмтгий болгосон гэсэн үг шүү дээ. 100 дахин тод тасдаг ийм мундаг фосфортдаг дэлгэц гаргаж ирж тавьж хагаад. За тэгсэн чисэн ер нь бол ингээд элдв бензин гэрэл энэ тэндээс орж ирж байгаа гэрлнүүд тэр юунаас одоо тюбээс хоолооноос гарч байгаа туяануудаас ингээд ялгарч харагдахгүй байгаад харна ингээд бүр ингээд хамаг гэрлийнхаа ингээд одоо өрөөнийхөө гэрлийг унтрааж байгаа лабораторийнхоо гэрлийг унтрааж байгаа. Бүр дээрээс юм хав харангаар бутсан юм цаасаа хайрцаг дээр бүтээж агаад ингээд туршилтыг явуулсан байна. Одоо нэгэсэндээ ямар ч гэрлийн нөлөө оруулахгүйгээр зөвхөн цэвэр тэр юуны одоо катодын туяаны туршилтыг хийх гэдэг нь шүү дээ тийм. За тэгээд ингэсэн чинь юу болсон бэ гэдсэн чинь гадна талын тэр юу бол гэрэлцсэн. Одоо нэг фосфор зүгээр зорилго нь бол тэр чинь зүгээр ингээд хар хайрцаг дотор хийж байгаа харах гээд байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь хар хайрцаг одоо хараар бодсон цаас хайрцаг бол нефт гараад бүглүүд метрийн цаана байсан тэр нэг фосфортдаг дэлгэцийг ингээ гэрэлтүүлжсэн баг. За тэгээд за ингээ Ленардынх тал төстэйдүүд туршилтаа байгаа дээ шүү дээ. Бас л ингээ хайрцаг дотор хийж байгаа л хайрцаг нэвтэлж जैन ямар ч катодын туяаг нэвтэлж जैन гэдэг бол мэдсэн. Гэхдээ мань хаширт болохоор өөр с ิจ г төрсөн. Энэ катодын туяа биш юм биш үү гэдэг. Яг тэгэхээр катодын туяа байсан бол энэ бол баг цаас хайрцаг нэвтлэх ёсгүй учиргүй гээд. Яг тэр чинь нэг синс цохиод эргүүлээсэн нөхөр шүү дээ. Тийм. Тэнгүү чинь синс цохиод эргүүлээд байгаа нөхөр чи яаж тэр цаас хайрцаг нэвтлэх юм гэдэг юм сонио асуулт гарч ирж байгаа. За хоёрт болохоор бас маш сонирхолтой нэг туршилт хийж үзсэн. Тэр нь болохоор ингээд юу хийж байгаа одоо нэг туяаныхын замд нь одоо тэр чинь ингээл дэлгэцэн дээр тусч байгаа шүү дээ тий. Ингээд нэг юм цэг дээр тусч байгаа. Хэрвээ би ингээд катодын туяа мөн байсан бол тэр чинь ингээд сорон ойртуулахаар ингээд тэр чинь ингээд өөрчлөгдөх гэсэн шүү дээ. Дэлгэцэн дээр чи өөр газар чи тусна гэсэн. Нэгсэнтэй соронзон нөлөөлнө гэсэн үг байхгүй. Тэгсэн чинь тий. Тэгсэн чинь тэхгүйс. Тэгээ гайхаад үн нөгөө катодын туяа чи биш болоо авчлаа гэд. Шал өөр туяа байна гэд. За түнгүүтээ тэр чинь нөгөө Ленард энтрийг таньдаг. Тэр Ленардын тэр дээдлийн ахлах профессор Герц энтрийг таньдаг эдэртэй цуг ингээд нэг лабораторид ерөнхийдөө ингээд туршилтуудаа хийдэг гэсэн нөхдөд тахгүй. Тэнгүүд нөгөө хоёроос уг нь Ленардын туршилтны чинь энэ туршилтыг ингээд нууцлж байгаа. За энэ нэг мэдхгүй юм гараад ирлээ. Мэдхгүй туяа гараад ирлээ. Энэ катодын туяа биш вэ гэд. Катодын туяас өөр юм байна гэдгийг мэдчихэж байгаа. Ленард бол тэр чинь хөнгөн цагааны катодын туяа нэвтлээд байна гэж бодоод байгаа шүү дээ. Гэтэл тэр чинь катод тэр нэвтэлж гарч ирж байгаа нөхөр бол өөр туяа олчлоо гэдэг нь ингээд хин гадарлаж байгаа хөрөнтгөн. Тэнгүүд нөгөө хоёроосоо туршилтаа нууцлаад за ингээд эрдэмтэн хүний одоо юу гаргаж штэ те. Одоо бас олсон өөрийн карьерийг өөрөө авчмаар байна те. За ингээд тэрийг өргөлжөөл судалсан. За ингээд энэ яадаг туяа юм бэ? Энэ туяад одоо те үл мэдэгдэх туяа гэдэг нэр мэр өгсөн. Одоо X туяа тэр гэдэг нэр өгсөн. Чинь ийм учиртай нэр өгөхгүй те. X-ray гэдэг чинь болохоор үл мэдэгдэх одоо бид нар чинь үл мэдэгдэхийг X-ээр тэмдэглэдэг шүү дээ те. X хэдэ ол гэдэг шүү дээ те. X туяа юу вэ? Ол гэж байгаа байхгүй те. За ямар ч цахилгаан соронзон одоо соронзон нөлөөлдөггүй гэдэг чинь бол катодын туяа биш гэдгийг баталчихж байгаа. За тэгээд дээрэс нь өшөө юм хүмийг цаасан хайрцаг нэвтэлж чинь өөр юу нэвтлэх нь гэдгийг одоо турш үзгээд замд нь одоо тухайн шууд ингээл дэлгэц гэрэлтэй хэлэнгүүт нь ширийн дээр үсэн янз бүр юм замд нь барьж үтсэн байгаа. За ингээл ном байсан байгаа ингээл ном барьж үзэл баахан цаас дагруулж барьж үзэл хөзөр барьж үзэл тэгвэл энэ аягтаа осмос барьж үзэл тий ингээд ширийн дээр л байсан бүх юмнуудыг барьж үтсэн баг. Бүгдийг нэвтэлж ирсэн. Гэхдээ
тодорхой ингээд ямар материал гэдгээс шалтгаалаад айлсгүй хэр зузаан гэдгээс шалтгаалаад их нэвтлэгөө бага нэвтлэгөө гэдэг нь шалтгаалж байна гэдэг олж мэдсэн. За тэгээ цаадах чи хамгийн ихний сэжиг бол цахилгаан одоо соронцонд бол нөлөөлдөг юм байна. Тэгэхээр энэ бол ингээд магадгүй гэрэл үж магадгүй гэж утсан. Хэрвээ энэ гэрэл мөн баах юм бол энэ хит ягаан тувнаас илүү нэрхтэй байх хэвээр ийм сайн нэвтэлж байгаа юм чинь гээд. Тэгээ хит ягаан тувнаас илүү өндөр нэрхтэй ийм цахилгаан соронцонд долгион байна гэдэг таамаг төвшүүлсэн. Энэ бол үрсэ яг л байгаа юмс. Үнэхээр гайхалтай таамаг байсан энэ бол. За тэгээд цаад ч юм бол ингээд янз бүрийн юм барьж үдчихэж байгаа шүү дээ. Нөө туршилтаа цааш нь үргэлжлүүлж байгаа шүү дээ. Тэгэл металлуудыг юу яаж байна? Нэвтэлж гэн гэдгийг мэдхийн тулд хар туулга гээд байсан байгаа л. Гэхдээ хар туулганд юм хангалттай том биш болохоор ингээд жижигхэн юм хар туулга байгаа байхгүй тий. Тэр хар туулгыг ингээд яг нөгөө нэг фосфор дээр дэлгэцэн дээр тусч байгаа гэрлийнхэн ингээд ортол ингээд барьж үтсэн баг. За ингээд нөгөө хүлээн штэ тий. Нөгөө фосфор маань ингээд тодорхой олон тэр тий. Тэгэл хар туулгачийг ингээд харлал ингээд гарч ирж байгаа. Тэгээ нэг хэсэг хүлээсэн чинь болохоор за энийг хэр удаан барьж иж нэвтлэх нүгэд хүлээжсэн чинь яг тэр хар туулгыг барьж байгаа гарныхан зураг гарч ирсэн. Гэхдээ гарч ирэх хэрэгтэй яг аргаас нь гарч ирсэн. Гайхалтай бодлоо. Тэгээ бүр ингээд нөгөөд чинь бүр шууд одоо нөгөө юуг нь мэдэрч байгаа шүү дээ. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн салбар товсгол авчрах юм байна гэдэг тэр дороо мэдчихэж байгаа хөөе. Ясыг нэвтлэхгүй байх гэсэн үг тий? Махыг нэвтлээд гэсэн үг тий? Ямар ч байсан л энэ өөрийнхөө гарыг барьж үзээгүй л байсан байгаа хөөе мэн ажрал. Ингээд хар тоглог барьж үзсэн чинь замд нь ингээд барьсан байсан гарных нь ясна гараад ирэнгүүт бүр гайхаж байгаа хөөе. Хөө ямар сони юм бэ гэд. Тэгээд цаад чинь бол фото зураг бас сонирхдаг байсан. Тэгээ фото зураг сонирхдаг юм чинь энийг одоо зургийн навдаг юм хальс боловсруулах хэрэгтэй гэдэг. Нөгөө түрүүн энэ дэлгэц мэдгийг хийсэн байгаа шүү дээ. Фосфортой дэлгэц хийсэн юм чинь одоо энийг юм угаадаг хальс хийчихье гэдэг. За тэгээд өөрөө ингэ тэрийг боловсруулад юм хальс хийсэн. Тэгээ эхнэрийгээ дуудаж хагаад эхнэр чи надад туслаач гэд. Өөрийнхөө одоо би чиний гарны зургийг авмаар байна гэд. Энэ дээр ингээ гараа тавьчих гэд. Тэгээ зургийг авсан. 15 минут ингээд одоо хөдөлгөөнгүй байх хэвээр. Тэгээ 15 минутын дараа одоо тэр хальсан дээр эхнэрийнх нь гар нь тодорч байгаа. Эхнийх нь гарных нь аргаас нь тодорч байгаа гэсэн. Тэнгүүдээ дээрэс нь одоо энэ хормынхаа бөгжтэй. Тэгээ эхнэр нь тэрийг хараад шоконд ороод би өөрийнхөө үхлийг харчлаа гэдэг. Тэгээд энэ их муу ёртой тий. Тэгээд дээрэс нь яж байгаа тийм хормынхан бөгжтэй юм. Тэгээд нөө эхнэр нь бүр баг тий шоконд орсон доо чи ямар муухай юм ийт ингээд айгу муухай үлээж авсан байгаа тий. Тэр чи аргагүй шүү дээ. Тэр чи бас тий өөрийнхөө гарны ясыг харж чи бас ер нь бол хүнд жоохон цочирдон мэдрэмж төрүүлнэ. Амтны л яс харагдаг учраас тий. Тэнгүүд ингээд нөө муу ёртой санагдаж байгаа байхгүй тий. Дээрэс нь хормын бөгжтэй ингээд гар нь ингээд байж байгаа ингээд айгу муухай муу ёртой санагдаа тэгээд за хэршиг бараг саллий дээрээ тулсан юм шиг. Гэхдээ мань рентген бол тэр чи бараг баярлаа гэж байгаа. Одоо би өстой ховсгол хийхээр юм хийчлээ гэд. Тэгээ ямар ч гэсэн энэ бүтээлүүдээ энэ одоо юунуудаа өөрийнхөө эрдмийн энэ судалгааг бол ингээд ил болгосон. Одоо бичээл нөгөө нэг нууж аваад дага штэ тий нөгөө хоёроос Герц хин хоёроос Ленард хоёроос ингээд нууж авч байгаа. Ингээд за би юм нээчлээ гээл гэсэн. Тэгсэн чил 4 хоногийн турш ингээд юуч болоогүй юм шиг. Юуч их юуны өмнө гэдэг л их дайны өмнө гэдэг лөө их шуурганы өмнө гэж чив чимэг болд штэ тий. Ингээл чив чимэг 4 хоног. Тэгэл нөөч гайхал. Одоо хин нэг ямар нэг юм хариу үл үзүүлэх юм багс. Гинт дэлхийд даяар нэгэн зэрэг бүр ингээд жинхэнэ рентгений галзуурал гэдэг юм хэлсэн. X хувийн галзуурал гэдэг юм хэлсэн. Гэхдээ дэлхийд даяар эмнэлгийн салбарч, физикийн салбарч тэр байтха бүр энтертеймент салбар хүртэл ингээд бужигнаад буцлаад гачийн болоод гэсэн. Энэ юу болоод гэсэн за эхлээ шууд ингээд эмнэлгийн салбарынхан бол аваад эхэлж байгаа тий. За энэ ч амар юм байна гэл тэр чинь цаашаа өгжөөл нөгөө нэг ясны хугарцсан ясны зураг мураг авдаг тий. Тэнгүүтээ биеийн дотор орцсон элдвэндийн төмөр мөрнө буу буудулцсан үний ингээд тэр сумыг гаргаж ирэхдээ хаана байна маан байна одоо оншилж нэвт хардаг болчлаа шүү дээ. Тийм нэвт хардаг болцсон тий. Тэгээ цаашаа тэд чи явсаар одоо юунуудад очиж байгаа да энгийн ард иргэдийн хүртэл болж байгаа тий. За одоо жишээлбэл ийм сонирхолтой юм гарч ирсэн байгаа. Хөлнийхөө нөө гутлан гэдэг өмсөд тэнгүүтээ миний хөл хэр ингээ гутлан таарч ин гэдгийг одоо гадна талаас мэдгээд бид нар хэцүү үдэн штэ тий. Ер нь бол тий тулж гэнэ үү толохгүй байна уу гэдгийг харчмаар байна штэ тий. Гэтэл рентгенээр ингээ шууд харангуут хөлнийхээ яс харагдаж байгаа. Тэгээ гутлан харагдаж байгаа байхгүй тий. За энэ нэстэ яг сайхан таарч ингээ тий. Тэгэл ингээл гаднаас ингээл хараал ингээл нөгөө нэг цаанаас ингээл рентген туяа цацарж байгаа штэ. Тэгээ дээрээс ингээд өөрөө тонгоогоо хардаг ийм төхөөрөмжүүд. За тэнгүүтээ ийм нүүрний арьс гоожуулгаадсан юм байна. Тэнгүүд ийм нүүрний арьс гоожуулдаг ийм эмчилгээ энэ төр
гарч ирж байгаа. Одоо гоо сайхны ер нь бол тийм гоо сайхны одоо юу штэ. Одоо тий үйлчлэл явуулаад тийм штэ тий. Нүүрний шараас гоож олно гэл тий. Тэн дээр очиж хаяа ингээ нүүрнийхээ шараасаа гоож олдог ийм үйлчлэл энэ төр гарч ирж байна л. Одоо нэг Томас Эдисон чинь мондөг зохион бүтээгч юм чинь тэрийг одоо зүгээр өнгөрөхгүй штэ. Энэ зориулсан зүгээр юм дэлгэц гаргаж ирд. Шууд ингээл харангууд ингээд аргас нь харагдаг юм дэлгэц гаргаад ирж байгаа байхгүй. Тэнгүүл тэр чинь эрүүл мэндийн салбартаа ч гэсэн мондөг хэрэглээтэй. За дээрэс нь өөр хачаач юм хэрэглэгч гэсэн байгаа. За гаж домтнууд энэ төр хүмүүсийг хараадсан байгаа. За тэгээд дээрэс нь бишээ томчуудын кино минь хүртэл гарсан. Одоо аргаснууд те. За тэгээд бүр ингээд хүмүүс нэг гаж домтнуудаас сэргийлэхийн тулд одоо ийм хар туулгын ийм дотоож те ийм минут хүртэл гарч ирж байгаа юм. Хачаач юм гарч ирж байгаа. Сүүлдээ бүр энтертейн шоунууд гарч ирж байгаа. Ийм аргаснууд ингээд тайзан дээр гүйлтэл те. Ингээд сонь шоу үзүүлбэр үзүүлдэг ийм хачаач юм зөндөө гарч ирсэн. За хүн төрөлхтөн бол ерөөсөө энэ халуурлыг бол зүгээр халуурцсан. Одоо ерөөсөө тэ галзуурцгаацсан. Тэг бүр ийм хачин гэл те өөртөө ясыг хараад тэр яснууд нь хөдлөөд ин гэж айгүй тийм хачиргалтай зүйл байхгүй те. Хин ч харамаар гэж тэр. Тийм бүгдээрээ харж үзмээр байна. Бүгдээрээ л готлаад хааруулчмаар байна те. Бүгдээрээ л үсээ гожуулчмаар байна шүү дээ те. Ингээд явжсэн чинь за ингээд эхнээсээ одоо эмнэлгийн салбарынхан за альсгүй л одоо энэ техникийн салбарынхан одоо тэр нэг шоу маа хөдөлдөг нөхдүүдийн тэр катодын туяаг ингээд хариуцдаг инженерүүд нь ч юм уу те эхнээс ингээд арьсан ингээд гуужаад халцруудаад ийм хайрстаад тэгээд ингээд бүр ингээд гар ураг хүртэл тариулаад эхэлсэн. За ингээд хинч тоогоогүй тэрийг. Одоо тэ цөөхөн л хүмүүстэй ингээд зүгээр ингээд юунаас ч болсон бэлээ мэдэхгүй шүү дээ те ингээд байжсэн. За тэгсэн чинь сүүл рүүгээ өшөө нэг жоохон цаг хугацаа яваад тэгсэн чинь нөгөө нэг шарлаганд ордог байсан хүмүүс арсны орд авдар тусаад эхэлсэн. Тэр чинь үнэн хэрэгтээ тэр үс унаад байгаа нь болохоор энэ рентген туяаны хордлогонд ороод байгаа гэсэн үг байхгүй. Энэ рентген туяаны хордлогонд орсон хүн хамгийн түрүүнд одоо энэ илэрдэг шинжтэлүүд нь бол энэ шар ус нь ундаг, арс нь хатдаг, одоо алцрууддаг иймэрхүү юмнууд болоод төлөгдсөн юм шиг л. Яг л наранд төлөгддөг байхгүй тэр чинь. Тэнгүүдээ дээрэс нь одоо тэр нь хуруу гарна ингээд тайрагдаад ингээд эхэлж байгаа. Тэгээд одоо тэр юунууд хүртэл ингээд гарч ирж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо нэг гутлан ботлон дээр хийх гэсэн хүмүүс ч юм уу те. Ер нь тэр рентген туяанд ингээд өртсөн хүмүүс бол ингээд муудаад эхлэнгүүд нь энэ ер нь буруу юм биш үү, муу юм биш үү гэдэг иймэрхүү юмнууд гарч ирсэн гэсэн. За энэний дараа бол нэг физикийн салбарын нэг юм одоо энэ чинь эмнэлгийн салбарыг ховсгол хийжлээ. Нидертаментийн салбарыг ховсгол хийжтэй. Физикийн салбарт л хэрэг сонирхолтой юм болсон. Энэ Хенри Беккерель гэдэг хүн байдаг. Бас Нобелийн шагнал авсан. Ерөөсө тэр дараудаа туршилтыг давтаж хийсэн. Одоо саний энэ туршилтыг Леонардын туршилт ч тэ энийг тавтж хийгээд цацраг твхий нээсэн. Цацраг твхий нээснээр Нобелийн шагнал авсан. За эндээс ерөнхийдөө хүн төрлөختөн энэ муу юм байна гэдгийг мэдж эхэлж байгаа гэсэн. За хоёр талаар нь J.J. Thomson гэдэг мундаг хүн байгаа. Энэ хүн болохоор ерөөсөө энэ нээлтийг мэдэнгүүтээ хүн чи ийм гоё катодын туяа, катодын ийм нэг Круксийн хоолой моолоо гэдэг юм байдаг байсан байж тэгээд нөгөө нэг туршилтуудын давтж хийж захтай нөө соронзоорнд гэ мөрийгацсан шүү дээ тий. Тэр соронзоорнд хэр их мөрийж гэн гэдэг энэ мөрөөлтийг нь хэмжээд тэгээд электрон гэдэг юм нээсэн. За дээрэс нь электроны массыг тодорхойлсон. Тэгээ энийг өөрөө Нобелийн шагнал хүртсэн. Тий яг үнэ. Ерөнхийдөө рентген энэ зүйлийг ингэж олон нийтэд ингэж тий юу бол бүүм хийгээгүйсэн бол бас энэ J.J. Thomson ч гэсэн тэр катодын туяа нэ тэрийг мэдхгүйгээр өнгөрөөд бас энэ нээлт хийхдэггүй жоох байсан байлгүй нэгт. Нөгөө талаас нь Хенри Беккерель болохоор энэ бусад төрлийн зөвхөн гамма цацрагаас гадна бусад төрлийн цацрагуудыг нээгээд ерөөсөн цацраг итгэх гэдэг чинь бас юм хортой зүйл юм байна гэдгийг мэдсэний дараа хүн төрөлхтөн бол ингээд за энэ хортой юм байна. Энийний хор хөнөөлийг одоо судлах хэрэгтэй. За дээрэс нь одоогийн байдлаар бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төр бол энэ бол хор тав төр үүсгдэг хортой туяа гэдгийг бол тодорхойлцсон байгаа шүү дээ тийм. Тэгсэн ч гэсэн бид нар өнөөдөр одоо өөрсдөө зургийг авахулдаг энэ зүгээр жижигхэн шүдний зураг хүртэл авахулаад явж байгаа тийм. Толгой төрөний зураг авахулдаг. Эдгээр чинь бүгдээрээ биднийг тодорхой хэмжээгээр хор тавтартай болох магадлалыг өсгөж идэх гэсэн. Тэр нэгт энэ зүйл бага орох хэвээр. Энэ бол маш тийм хортой юм байна гэдэг. Нөгөө талаас болохоор бас яг техник технологи хөгжсөн, хальсны мэдрэмтгий байдал хөгжсөн. Одоо нэг анх гарч ирснээс бол 100 дахин илүү мэдрэмтгий болсон болохоор илүү бид нар 100 дахин бага тунгаар энэ зургуудыг авах боломжтой болж байна гэсэн. Нэгээс нь дээр үед нэг удаа зураг авах байсан тунгаар бид нар одоо 100 зураг авах боломжтой. Нэгээс нь хорн багасаад байна шүү дээ тийм. Тэгэхээр энэ зүйл бол ингээ хортой гэдгийг л өндөрлөхтэй мэдсэн. Гэхдээ хичнээн хортой одоо бидний ингээд хордуулт юм байна гэдгийг мэдсэн ч гэсэн нөгөө талд бас энэс ч юм болж илүү олон хүмүүсийн амьдрал ингэж аврагч яадаг болохоор бид нар өдийг хүртэл одоо тийм энэ онцлогоо, дүрс онцлогоо бүх юмдаг хэрэглэсээр байдаг. За ингээ цаашаа эн чинь бол ингээд тал талаас нь аваад
компьютераараа нийлүүлдэг юм арга байж байгаа. Одоо компьютер томограф гэдэг чинь бас адилхан рентген тоёогоор авч байгаа байхгүй. Рентген тоёогоор бүх талаас нь зургийг авангуудаа компьютераараа нийлүүлээд гээ тэр нийлүүлсэн дүрсээ ингээд зүсч хардаг юм аргыг бол бид нар компьютер томограф гэдэг. Энэ бүх аргууд чинь бүгдээрээ өнөөдөр илүү том, илүү их олон хүний амийг аваад байгаа болохоор биднийг одоо хүртэл энэ CT-д оруулаад рентген одоо зураг авахуулаад ингээд яваад байгаа гэсэн. Тэгэхээр бид нар ямар нэгэн зүйлийг тий муу талын биш одоо муу талын сайн таньж мэдээд тэгээд муу талаас нь ингээд орчлон сэргийлж хамгаалаад ингээд ашиглах юм бол ямар ч муу зүйл юм сайн сайхан зүйл одоо ашиглагдаж болдгийн хамгийн тод жишээ энэ юм. Нөгөө талаас муу талын мэдхгүйгээр эсвэл муу талын анзаарахгүйгээр хайхрахгүйгээр ингээд явах юм бол ямар аюултай болж болдгоо гэдэг бас юм хамгийн тод жишээ бол нэрөөсөө энэ рентгений ялгарлаас болж байгаа. Харагдаж байгаа гэсэн. Ийм тийм сонирхолтой сэдв байлаа. Өнөөдөр одоо хүн болгон л рентгенийг мэддэг төгөөмөл болсон те. Тэр анх нэгдэжсэн тэр халуурл үүсчихсэн түүхүүдийг сонсох бас сонирхолтой байлаа. Ач холбогдлыг нь бол яриад барахгүй бах те. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Espresso Mongolia капсултай кофе онлайн дэлгүүр болон өдөр бүр шин түлээж үгийн хамт олон маань ивентдгэн ажиллалаа. Нэвтрүүлэг маань NTV, за мөн Од Мөндөр радио 107.83.3 гэсэн төлөвөөр та бүхэндээ хүрдэг. Тэгээд хамтаа байсан үзэг сонсогч та бүхэндээ олон хасаатай маш их баярлалаа. Дараагийн дугаараараа уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.